Сайн бацгаана уу? IELTS-ийн алтан дунджид 6.5 оноо хэрхэн авах талаар та бүхэндээ туршлагаасаа хуваалцах гэж байна. Ингээд та бүхэнд сануулгах 3 зүйл байна. Нэгдүгээрт бүх зүйлсийг гарын дор байлга. Дэвтэр, олон өнгийн бал, гэрэл, ус тэрч байтгаа өөрийгөө сэрүүлзүүлэхээ бүү мартаарай. Хоёрдугаарт IELTS бэлтэх үедээ утасныхаа дууг хаах, болж өгвөл сүлжээ, Wi-Fi зэргийг унтрааж яваарай. Танд хинч саад болохгүй. Бэлдэх цагаа тааруулаад суувал бүрч сайн шүү. Гуравдугаарт хамгийн чухал зүйл болох өөртөө итгэж бүх хүчээ дайчлах. Ингээд эхэлцгээе. Reading. За бэлтгэсэн дээр та бүхэн миний ашигласан цоргоонц номыг харж байна. Бүх партыг би энэхүү номоос бэлдсэн. Reading хийхдээ та бүхэн хамгийн түрүүнд текстийн бүгдийг нь ойлгож оролдох хэрэгтэй. Ингэхдээ текстийн хэцүү өгүүлбэрүүдийг хэд хэдэн хэсэгт хувааж уншаад орчуулаарай. Ингэснээр өгүүлбэрийн найруулгыг ойлгож ямар үг яг хаана ашиглагдаж байгааг мэдэж авна. Шинэ үг тогтоо болж өгвөл англи тал ашиглаарай. Бүр хэцүү байвал болор толийг зөвлөж байна. Шинэ үгээ монголоор орчуулж бичгүй байвал сайн шүү. Нэг үг маш олон утгаар ортогддог. Тэрний оронд тухайн шинэ үг орсон өгүүлбэрийг тэр чигээр нь хуваалж бичээд шинэ үгээ тодруулаарай. Дараа нь өгүүлбэрээр нь уншихад үгийн утга шууд санаа бууж амархан зэжлэгддэг. Туршаад үзээрэй. Дараа нь листингээ хэрхэн сайжруулах вэ? Мэдээж номон дээрх листинг партаа ажиллана. Түүнээс гадна та гадуур явж байхдаа зүгээр л дуу сонсоод явах гэж байгаа юм биш үү? Үүнийхээ оронд утсандаа листингээ суулгаад сонсоод яваарай. Түүнчлэн англи хэл дээр кино үзэх. Тэр дундаа дуртай киногаа сабтайтлтай үзэх. Гэхдээ миний л хувьд баримтат кино үзвэл бүр ч илүү академик тал дээр сайжирдаг гэдгийг мэдэж авсан. Үг хэллэг нь маш тод, цэвэр бөгөөд IELTS-д орж ирдэг үгнүүд нь кинонд ирэхийг бодвол баримтат кинонд их ашиглагддаг юм билээ. Ялангуяа шинжлэх ухаан, спорт гээд сонирхдаг чиглэлийнхээ дагуу BBC-гийн баримтат киног сабтайтлтай үзээрэй. Шинэ үгээ тэмдэглэж авах мартва. 3 дугаар хэсэг Writing. Номон дээрх даалгавраа маш сайн хийх хэрэгтэй. Даалгавар нь бишиг хариутаагаа байдаг. Эхлээд тэдгэрийг олон дахин хуулж бичээд гол үгнүүдийг хэрэглээгээ тодруулаарай. Дараа нь өөрөө бие дааж бичээд үзээрэй. The last one is speaking. YouTube руу ороход л IELTS-ийн маш олон ярилцлага байдаг. Ямар асуулт асуудаг, яаж хариулвал хэдэн он авахч мэдэж болно. Speaking дээр хамгийн гол анхаарах зүйл гэвэл асуултаа зөв ойлгож, хугацаанд таарсан дэлгэрэнгүй хариултыг өгөх. Нэг юм захиж хэлэхэд та заавал үнээ хэлээд асуултыг хугацаанаас өмнө дуусгах хэрэггүй шүү. Жишээ нь Do you have a pet? Гэхэд нь No, I don't have гэх хэрэггүй. Харин оронд нь I had a one when I was 7 years old. She was blah blah blah. Гэх мэтэр яриагаа өргөжлүүлж болно. Мөн рекорд заавал хийж дараа нь сонсож үзээрэй. Түүнчлэн and, but гэх мэт үгийг бага хэрэглэж, богино өгүүлбэрээр бус which, whose холбоосуудыг хэрэглэн өгүүлбэрээ урт болгоорой. Мөн speaking партнертай байвал бүрч сайн шүү. Ингээд та бүхэндээ амжилт хүсье.